За мөн хүүхний орлогын албан татврын тайлан Т11 гэсэн маягт гарсны дараа бид нэр энэ бол нэгтгэл тайлан байж байгаа. Түүний задаргаа тайлан мөн гаргах шаардлагатай. За тайл арах гэсэн төвчлөр рүү ороод татвар хэсгээс хүүхний орлогын албан татвар ТТ11.1 гэж энэ манай энэ дээр суудган 1-ийн маань үнцэн ажилчдын цалингийн задаргаа 11.2 маань суудган 1 маань гэрээт ажилчдын цалингийн задаргаа гарч ирнэ. За тэгвэл үнцэн ажилчдынхаа цалингийн задаргааг орж харъя. За нийт судгуулагчийн нэр нь албан тушаал нь орж ирсэн байна. Түүний хөдөлмөрийн хөлс болон за түүнээс суудгасан дүн гарч ирсэн байна. За энэ дээр тооцоолол бол зөв хийгдсэн байна гэж байна. Т11 гэсэн маягтан дээр нийтдээ 296,125 төгрөг төлөхөөр гарсан гэж байна. Үүнийг ороод харъя. Татвар хэсгээс төлөвлөлт зохиох дүн гэдэг дээр орж ирсэн байж байгаа 296,100. За энэ дүн бол ТТ11 гэсэн хэсгээс орж ирсэн байна. За тэгвэл энэ үүний 296,000 төгрөгийн 229,489 төгрөг нь үндсэн ажилчдын цалингийн мэдээлэл дээр 11.1 дээр байж байна. Харин үлдсэн мөнгө нь болохоор дүн нь болохоор ТТ11-ийн 2 дээр байна гэж гарч ирсэн байна. За энэ дээр 8 үндсэн ажилчдын цалингийн задраа гараад ирсэн. Тэгвэл гэрээт ажилтны мэдээлэл хаана байдаг вэ гэхээр татвар хэсгээс ТТ11-ийн 2 гэсэн хэсэг рүү дуудаад манай дээр гэрээт ажилчдын цалингийн задаргаа тайлан гарч ирнэ гэсэн үг байна. За үүн дээр баяр хүү гэрээт ажилтан байж байна. За түүний цалингаас судгаж авсан хүүхний орлогын албан татврын тайлан байж байна гэсэн үг байна.